Санаа. Хоёрын 7 оныхоо зочноор Magnolia хамтлагийн дуучин дүлгөөнийг урьж авчирсан. Баярлалаа. Юу энэ минь түрүүнд? Юу яах вэ? Карантинлэг даад. Харин тий. Карантинлэг даад л тэгээд. Гэтэ Монголд карантин болж байгаа юм шиг санагдахгүй байна тий. Тий. 10-аас л газар тааж байгаа болохоос тий. Харин тий. Яг хүүхдтэй хүмүүс энэ төр яг мэдэрч байгаа хальтаа. Гэтэ манус шиг 20 эдтэй хүүхдтэй хүмүүс бол тэгэл гайгүй нэг сүртэй карантинлээд байгаа юм санагдахгүй шүү дээ. За. Сая 20 эдтэйг хилцэн дээр нь шууд нэг асуултаар эхэлчих. Манай нэвтрүүлэг угаасаа 20-од настууд энэ нууцлаг ертөнц гэдэг нэртэй байгаа. Тэгэд яг дүлгөөний тухай ингээд юм найзуудын ч юм уу ойр хавьд ингэж ярьдаг байхгүй юу? Дүлгөө 96 оных гэсэн шүү дээ. Гүй 90 оных гэсэн. Юу 91 оных гэсэн гэж нэг юмгүй яриа айгүйх гардаг. Яг хідэн настай юм бэ? Энэ дээр одоо ингээд яг үнийг сонсё. За яг үнийг сонсё. Breaking news те. Юу гэвэл anyway би 91 оных. Тэгэхээр яа 29 дэх гэсэн үг. Яг маа нэвтрүүлгийн нөгөө нэг цензур бүр хамгийн эцсийн амжиж орлоо. Амжиж орлоо манай нэвтрүүлэгт. Тэгээ бас нэг 20 настай ингээд дангуут яг 20-т хүмүүс л орох хэрэгтэй юм шиг санаад идэм шүү дээ зарим хүмүүс. Гэтэ үгүй шүү 20 настай гэдэг бол ерөөсөө 20-аас ахуулаад 29 хүртэлтэй энэ бүх насны хүмүүсүүд хамаардаг шүү гэж хэлмээр байна бас. За. Хамтлагийнх нь нөгөө нэг сүүлдний 2-7 хоногийн өмнө дуу гаргасан байсан. Бас нэг сарын өмнө Caroline гэдэг дуу гаргасан байсан. Карантинтай байгаа ч гэсэндээ ер нь уран бүтээл нь яваалаа нэлээ тий. Энэ тухайгаа сониачнаас ярил. Тий. Дуу хийх нэг давуу тал нь бол хинээс ч хамааралгүй тий. Яг хөө тэгж хэлэнч буруулдаа. Гэтэ яг хөгжмөө суугаад ингээд бичгэд бол их олон хүн шаардлагатай биш тий. Одоо кино зураг авалт ч амар олон хүний баг бүрдүүлж байгаа л ядаг. Гэтэ дуу хөгжим хийхэд бол тэгэл продюсертайгаа ч юм уу ингээл цөөхөл ажилладаг болохоор ер нь бол карантинд бол нэг айхтар тийм сөрөг нөлөө бол байхгүй. Тэгээд гэтээ Caroline тэрийг бол би аль дээр бичсэн. Caroline Rome сайхан гарсан Prima Donna дуунууд бол нэлээ өмнө бичсэн байсан. Тэгээд одоо л яг ингээд цацагтаад цацагдж байгаа. Тэгээд өмнө нь бол би дуунуудаа эхлээд яг клиптэйгээ хамт гаргадаг байсан бол одоо бол би эхлээд дуугаа гаргачаад араас нь клипийг цацаад ингээд явж байгаа юм. Тэгээд тэгсэн шалтгаан нь бол би нэг Америк лейблтэй ажилладаг байна. Тэгээд тэд нар харин дуу гаргаач гэдэг намайг шахаад байдаг. Гэтэ би дуунуудаа бүгдийн биш дуусгачаад яг цомгоо бэлэн болгочоод тэгээд нэг төлөвлөгөөний дагуу эдэнд одоо яг тэдэн сарын тэдэнд клипээ гаргаад ингээд нэг жоохон төлөвлөгөөтэй явах гэсэн чинь би тэгээд яалтч ингээд цомгоо дуусгаж амжихгүй юм л да. Тэгээд бэлэн болсон дуунуудаа ингээд гаргаалаа. Тэгж яг нөгөө ингээд карантин дааж гисэн нэг одоо нэг баг магийн хэрэг байхгүй зөв дуу хийж чинь гэж байгаа штэ. Тэгэхээр чи ганцаараа хийдгүү та хамтлагийн чинь бүгдээрээ л оролцдог үстэй. Гэхдээ би Magnolia яг хамтлаг биш би ганцаар авахгүй юу нөхөд яг миний team stage name тайзны нэр nom de plume team юу юм дэ те зүгээр л миний artist name тэгээд яг хамтлагаараа гэх юм бол яг тоглолт хийх болохоор хамтлага зөвлөлээд тэгээд ингээд яг бүрэн бүрэлдэхүүнээр тоглодог байгаа. Гэтэ яг бичлэг хийхдээ бол яг дууга бичих зохиохтой бол би ганцаараа сууж байгаа л тэгээд бичлэг хийх болохоор би library гэдэг студ бичүүлдэг. Тэгээд мөнх хоригл бол манай продюсер одоо famous man-д ажилласан одоо энэ том дээр ч ажиллаж байгаа би мөнх хоригтой ажилладаг. Тэгээд мөнх хоригл ах бүтээр бол яг сууж байгаа л за энэ дууг яах вэ гэж байгаа л тэгээд хөгжимчд хэрэгтэй бол дуудчихдаг. Мориорч хэрэгтэй бол мориорч дуудаал тэгэл турбач хэрэгтэй бол турбач дуудаал тэгэл янз бүрийн хүмүүс харагдаад идэг ахгүй тий. Яг нэг Magnolia-ны дөлгөөний дуунуудаас сонсохоор яг нэг төрлийнх биштэй ингээд хойдол нь ингээд ямар янз янзын ингээд нэг чимээнүүд эсвэл янз янзын хөгжмийн инструментууд ч юм уу ингээд явааддаг. Тэднээс нь ингээд яг ингээд нэг ерөнхий нэг ингээд яг нэг чиглэлэн ч юм уу нэг аян ч юм уу нэг хоорондоо төстэй ирнээсээ нэг хойнд байгаа тэр юмнуудаараа жижигэн чимхлүүр юмнууд тэр амирд өөр инструментээр ингээд айгүй амир ялгаруулж өгöd гэдэг юм шиг надад тийм. Сүүлийн дуунууд нь яг апп дээр шууд Apple Music дээр шууд ороод байгаа би маш их баярлж байгаа. Тэгээд нөгөө нэг YouTube яг гадуур сонсч явж чадахгүй шүү дээ угаасаа. Тэгээд тэгэхээр одоо SoundCloud ч юм уу те эсвэл Apple Music энэ төр айгу хэрэгтэй яагаад гэдэг. Тэгэхээр нөгөө Монгол дуучид чинь яг тэр орогтой ингээд шууд ингээд Apple Music руу шууд ингээд дуу оруулахгүй шүү дээ. Тэгээд одоо сүүлд оруулаад аваад маш баярлж байгаа шүү. Яа, тэр бол уул нь бол гайгүй амархан шүү дээ. Артистууд ч одоо ингээд ялангуяа independently ингээд release хийхэд айгу амархан болцсон. Зүгээр л нэг
шууд ингээд одоо артистууд чинь бол ер нь хин ч хамаагүй ингээд SoundCloud руу шууд дуугаа хийж болно шүү дээ. SoundCloud Bandcamp энэ төрлөө. Гэхдээ Apple Music, Spotify тийм стриминг сайтууд руу ихэд заавал дундын тийм дистрибьютороор дамжих хэрэгтэй. Гэхдээ одоо бол шууд артист нь дистрибьютороор independent distributor-оор дамжаад тэгээд ингээд дуунуудаа independently стриминг сайтууд руу тавих боломж байгаа. Тийм. Тэгэхээр өмнө нь бол тэгэл iTunes руу, SoundCloud руу, Spotify төлөө бол яаж хийдэм болтой гэж амар юм тийм харин юм тийм гадны юм хэцүү юм шиг санагдаад байдаг юм бол байсан бол одоо бол энэ бол айгүй нээлттэй болсон шүү дээ. Ааха. За бас нэг одоо дуунууд дээр нэгэнт ярьсных бас нэг юм байдаг. Magnolia-ны дуунуудыг сонсоод тахаар шууд одоо нэг хөгжим зодож эхэлдэг гэхээсээ илүүтэйгээр дийлэх дуунууд нэг тийм одоо юм агаар гэж ярьдаг юм уу да. Эсвэл нэг юм байгалийн чимээ, эсвэл хүний яриагаар хилдэг ч юм уу тий. Нэг тиймэрхүү юм айгүйх анзаарагддаг. Галаан чимээ байдаг ч юм уу, салхи байж агаад сэмэрхэн дуу хилдэг ч юм уу тий. Тэрийг албаар хийдгүү яг ямар мэдрэмж эсвэл бол дурдсан бол бидгийм анзаардаг байхгүй юу? Яг Magnolia-наас. Яг дуу болгоных нь л онцлог байх л та. Тэгэл дуу нь яаж дуунд нь юу таарах нь үү тий. Тэгээд тэрэнд нь л одоо шинэ beach song чинь бол beach song тоглож байсан чинь яг л 70 дээр байгаа юм шиг мэдрэмж төрсөн байхгүй юу. Тэгээд зөвхөн beach song л да. Өөр дуу сонсохоор бол 70 дээр байгаа юм шиг санагддаг. Гэтэ beach song-ыг тэгээд 70 дээр байгаа юм шиг санагдаад тэгээд тийм болохоор тэр мэдрэмжийн бүр л илүү тодтогоод тэгээд нэг юм тэр давлгаа дуу чимээг оруулсан байгаа. Тэгээд Pride and the Prejudice яагаад тийм чимээ оруулсан юм бол I don't know. Тэгээд яа тэгэл За бас сүүлд одоо Caroline гэдэг дуу нь болохоор аим сонирхолтой санагдчихсэн. Хамгийн гоё нь за аялгын гоё, дуу гоё исэн. Гэтэ клип бүр илүү их гоё исэн. Тэгээд багаас нь эхлүүлээд тий ээж намд нь хоолыг хийж өгч байгаас тэгээд одоогийн байгаа дэлхийний тухай тэр амар их илэрхийлж исэн. Амар их түүх агуулсан дуу илээ. Тэр дууныхаа тухайд бүтсэн түүх хийс юм уу яриад. Яа, Caroline чинь бүр дээр зохиогоод дууссан байсан. 17 оны 12 сард бид нар Q дээр нэг тоглолт хийсэн. Тэгээд яг тэр тоглолтын дээр бид нар энэ дууг анх тоглож байсан байхгүй юу. Тэгээд тухайн үед яг дуугаа ингээд зохиогоод дуусчихсан. Тэгээд тэр бараг тоглолтынхаа өмнөх өдөр нөхөө манай бөмбөртөн жамуух тэгээд бас гитар тоглолтыг бас үүдээ бит гурав ингээд бүр шөнийн хэдэн цаг хүртэл 2-3 цаг хүртэл сууж агаад дуугаа гаргаад тэгээд тэр үлийг дуугаа анх тоглож исэн. Тэгээд тэрнээс хойш гадуур ер нь тоглолдог байж агаад тэгээд сүүл одбаг игээд кинонд дуу ороод тэгээд тэр дуу бүр бантан болсон юм аа. Тэгээд яг гэтэл яг гоё бүрэн дуусах юм шиг надаа тэгэл дотоо санагдаад яваад байдаг гэсэн. Тэгээд л яг сүүлийн хэдэн сард дуугаа гүйцээж дуусгаад тэгээд бичүүлээд яг эцсийн байдлаар нь одоо гаргацсан та бүхэн сонсож байгаа тийм байдлаар л дуусгасан байгаа. Тэгээд клипийг нь бол би яг өвлжөөг хийсэн клип. Өвлжөөгийн клипийг хийсэн. Салуудаа хамтарч хийсэн байгаа. Яг нөгөө нэг ингээд зургнууд ингээд тийм топ motion байдлаар тий. Тэгээд манай өвлжөөг хийсэн. Тэгээд Caroline-ийн видеог хийсэн. Залуу бол Otco мандах гэдэг аюулсаа залуу байгаа. Тэгээд одоо энэ Caroline дээр Otco угаасаа аль дээр Caroline-ыг сонсчоод би энд чинь клип хийе гэдгийгсэн байхгүй. Тэгээд л яг Caroline клипийг болсон чинь бас Otco-той хамтраад тэгээд Otco бас Namka гэдэг бас аяслаг охин байгаа. Тэгээд Уянга гэдэг ер нь энэ гурав бол хамт нийлж агаад клипийг хийсэн байгаа. Тэгээд би энэ клипийг тийм хуучин дүрс ашиглах анханасаа тийм санаатай байсан. Тэгээд манад баахан тийм кассетнууд хөвтөлээдэг байсан. Тэгээд тэднүүсийг нэг дижитал болгоё гэдэг. Дижитал болгож хөргөж байгаа. Тэгээд тэднүүсийг дижитал болгоод байжсэн чи яг тэднүүсийг хэрэглэегээд. Тэгээд зүгээр ингээд айгүй олон дүрс байсан. Манай намаа жоохон байхад манай аав айгүйх тийм бичлэг хийдэг байсан. Stock-ын дээр үү? Тийм. Зарим бичлэгүүд нь бүр юм Stock-ны том кассет байдаг шүү дээ. Зарим нь бол арай юм жижигхэн. Тэгээд хаан тийм. Яа, харин тэгэл яг л бүр яг жинхэнэ юм манай гэр бүлийн одоо манай аав, ээж, эмээ, өвөө хамаатан цатан бүгд орцсон байгаа тий. Тэгээд баг ингээд танихгүй гэж гараад энэ хаав гэж юм болов. Баг тийж бодсон. Тэгээ нөгөө яг дууг зүгээр клипийн заавал үзээгүй чихвчээр сонсоод явж байхдаа ч юм уу тодорхой нэг таашаал авч болдог тий. Caroline-ыг би үзэнгүүтээ за энийг нэг клиптэй нь үзвэл илүү их нэг сонин таашаал аваадсан. Тэгээд за энэ дууг бол заавал клипээр үзэх хэрэгтэй юм байна да гэж
бодсон учраас бас үзэгчдийгээ заавал клипийн үзээсээ сонирхосоо гэж бодож байна. Бас нэг сонирхолтой санагдсан юм нэг хідэн зураг орсон бэ. Ингээд багаас ч ингээд өгүүлэгдэж байгаа жижигхэн зүйлүүд ч юм тоглоом ч юм уу тиймэрхүү юмнуудын зурагнууд ингээд солигдсон байхгүй юу? Тэр кадраа тоолсон уу? Тийм, тэрийг чинь 600 хэдэн тийм эд зүйлс орсон байлээ. 670 эд илүү дээ. Намка яг бүр ажил болгоо тоолсон юм бүх орсон юм дээр ингээд тэмдэгтэр дээр бичээд бүр тэгэхээр 600 хэдэн тийм ширхэг эд зүйлсээсэн. Тэгээд тэр чинь бол зарим минийх, зарим намкигийнх отко оюнгаа ч гэсэн ингээд өөрсдийнхээ гэртээс юм даа. Зүгээр л гэртээс навшаа суглаж хийж байгаа. Тэгээд нэг тийм видео хийсэн. Тэгээд тэр stop motion хэсгийг нь бол тийм Charlie Tyrrell гэдэг тийм Канад найруулагч юм билээ. Тэгээд мань хүний My Dad's Porno Tapes гэдэг тийм богино хэмжээний кино байсан. Тэгээд яг YouTube-ээр хайх юм бол угаасаа байгаа. My Dad's Porno Tapes гэдэг. Тэгээд тэрэн дээр бол яг тийм арга барилаар хийсэн билээ. Яг ингээд юмнууд ингээд айгу хурдан солигддог. Тийм. Үзүү штэ. Яа, тэгэл яг тэрийг харчаад энэ айгу гоё юм байна гэх. Тэгээ манайнаас өөрөөс нь асуугаад манайс ингэж клип хийх гэж байгаа шүү. Зүгээрээстэй гэсэн чинь за яхаа тэгэл хийчихгүй гэд. Уул нь болдог байсан бол манайны баг өөрийгөө авчираад тэгээд клип хийлгэл гоё яасан. Тэгээд гэтээ угаасаа тийм боломж байгаагүй. Тэгэл мен тэр Charlie Tyrrell-ийн клипийн баг л хулгаалаад дөрөөгаад яа. Тэгээд угаасаа бүх юм айгу гоё зөгцсөн. Яа тэгвэл тэр клипэн ч гэсэн дууных нотгон ч гэсэн клипэн ч гэсэн тийм дурсамж ч юм уу хүний амьдралыг ингэж эргэж харж бодож байгаа ч юм уу тиймэрхүү тийм утгатай мэдрэмжтэй тийм л клип болсон. Тийм байлаа. Ер нь дэлгүүний босод нөгөө нэг энэ тентхийн нэвтрүүлэгч юм уу ингээд ярилцлагуудыг нь ер нь л үзсэн л дээ. Тэгэхэд ер нь хөвчлэн ингээд уран бүтээлийнхаа талаас ингээд дүлгөөн гэдэг хүнийг хараад байгаа. Тэр болохоор ер нь бол бас ингээд яг дүлгөөн гэдэг нь уран бүтээлээс гадна яг хүүхэн нь өөр ямар хүн юм бэ? Юу гэж мөрөөддөг ер нь яг ямар юм те өнөөдөр өвчлөгөө туулж ирсэн гэдэг нь бас яг сонирхолтой байгаа юм л та. Тэгэхээр дүлгөөн хүүхд нас нь хаана яаж өнгөрсөн бэ? Тэ хаана сургуультай төгссөн бэ? Тэр талаараа. Яа би бол одоо 29 тэгээд би яг л хотын хөвгт. Би Улаанбаатар төрж өссөн. Манайх бол яг 19 дэдэг байсан. Одоо яг гүр даваал 51 гүр даваал. Хажууд нь байдаг 39 дэх байр гэх тэнд би төрж өссөн. Тэгээд тэр Caroline бичлэгтэр харагдаж байгаа тийм байдлаар төржсэн. Тэгэл одоо хүртэл манайхыг тэнд ойрхон амьдэрдэг. Тэгээд би Алуусын дунд сургууль гэдэг ISU-д одоо яг бүр 1-р ангиас нь төгслөө тэнд байсан. Тэгээд би тэр чинь 1-р ангиас хойш тэнд байгаа юм чинь бүх юм хичээл бүгд англиар ордог. Тэгээд би бүр анханасаа бас англиар хэлж өссөн байгаа. Тэгэл хүмүүсээс аягүй асуудаг л та чи ягаад дуунуудаа ингэ заавал англиар бичдэг. Тэгэхээр бас л яг тэрнээс болж байгаа байхгүй. Тэгээд би бас англи хэл баг миний монгол хэлээс илүү сайн байх те. Тэгэл би угаасаа л үзэж байгаа бүх кино, уншиж байгаа бүх ном, сонсож байгаа бүх хөгжим нь англиар болохоор тэгэл яг өөрөө дуу бичээд ирсэн чинь адилхан англиар л гарч ирсэн. Сэтгэлгээний хувьд бас амар тийм одоо англи жуу, амирхчуу болсон гэсэн үг. Дотор нөө мэдэрч байгаа юм гаргахтаа монголоор гаргахаар дутууч юм шиг мэдрэмж авдаг гэж магадгүй л юм тий. Тэрийгээ шууд англиар хэлчихвэл амар санагддаг гэж магадгүй л баг 1-р хэлчих юм байна. Тийм баг эхлээд би монголоор хэлсэн гэж. Тэгээд ямар ч гэсэн тэгэл дараа нь ялтч ингээд англи юмар ингээд бөмбөдөд ахар чинь ингээд англи хэл нь баг илүү болчтой юм билээ. Тэгээд тэр чинь бас надад бас айгу олон жил бас жоохон комплексч явсан л да тий. Тэгэл одоо яг монгол хүн гэж ямар байх хэвээр энэ гэсэн тий. Тэгэл тэр баг Magnolian гэдэг нэр нь бас тэрэн дээр уялдаатай хаа. Яг л яг Mongolian биш тий, монгол биш тий. Тэгээ Magnolian тий тэрэн дээр арай жоохон ондоо арай жоохон өөр ингээд хальт харахад ингээд Mongolian гэсэн юм шиг тий яг ойртоод харахад шал ондоо тий. Тэгэхээр тий ер нь бол бас яг англи монгол хоёрыг ингээл тийм ирлиз сэтгэлтэй юм тийм хэл юм баг тийм. Тэгээд би Канадад их сургуулаа төгсөж ирчээд тэгээд Монголд нэг юу ийгэл тэгэл боловсрал энэ төр телевизээр жоохон ажиллаж байгаа л тэгэл сүүлд яг хөгжмөө хийж гисэн дээ. Тэгсэн мэргэжил нь яг юу юм бэ? Би сургуульд бол урлагийн түүх art history гэдэг мэргэжлэр төгссөн. Тий. Гэтэ телевизд болохоор видео хийдэг гэсэн. Гэхдээ телевиз би продюсер гэж явж ирсэн. Гэтэ миний гараас яг өмнө юуч гараагүй. Тэгээд тэрнээсээ болж би амар сэтгэлээр унаа. Тэгээд утраа. Тэгээд би бол яг юм бүтээж ээж тэрнээсээ таашаал авч тэрнээсээ ад жаргал амьдралын утга учир болдог юм шиг хүн юм шиг байна. Тэгээд одоо
юуч бүтээхгүй ямар ч бүтээлгүй гараас ивч гарахгүй ингээд яваад ахаар бол одоо айгу тийм би бол айгу тийм хямралд орж исэн. Тэр хямралаа яаж давж ивэ? Тэр хямралыг бол би тэг яг дуунуудаа гаргаж тэгж давж исэн баха. Тий. Хамгийн анх 12 3 оноос ер нь гитар тоглож эхэлж сурж исэн гэж хэлсэн шүү дээ. Гүү би 12 3 настай байхдаа. Настай байгаад sorry. Тий. 12 3 та байхдаа л гитар тоглож сурал тэгэл эхлээл мэдээж өөр cover тоглож эхэлж байгаа л тэгэл сүүл рүү яг өөрөө ай зохиох гэж оролдоод тэгсээр гал өөрийнхөө дуунууд зохиод болсон да. Бүр хамгийн анхны зохиох гэж оролж исэн дуучин яг юу вэ? Бүр яг одоо аяын үгийн өөрөө бичээд. Тэр ямар дуу байгаа л да. Би барыг бичээг байхаа. Дуусгаагүй гэж авч. Тийм, дуусгаагүй зөндөө дуу байгаа. Тэгэл яг авдраа авах юм бол тэр чинь бол 30 40 секундын урттай амар олон дуунууд байгаа. Яг ч би ингээд дууг ерөөсө бүтээр нь дуусгахгүй. Нэг эхний нэг тийм жоохон хэсгийг амар гоё зүлгчээл тэгэл хайждаг байсан. Тэгэл магадгүй тийм баримл хийжсэн бол хөшөө хийжсэн бол толгойг нь хийгээл нүүр царыг нь амар гоё ягаад тэгэл би яахгүй те зүгээр л юм бааст те. Тэгэл тиймэрхүү юмд бол зөндөө байгаа. Тэгэл би яг өвлжөө энэ төр хийж хаад өвлжөө хийж хаад авдраа авах жагаад нэг дууг олсон чинь тэр нэг барилтаанд таарад тэгэд нэг тийм хуучаа зохиож исэн дууга өвлжөө дээр шууд ингэж авч наагаад тэгээд өвлжөөгээ нэг дан гэдэг байсан шүү дээ. Тэрийг нь өөр дуугнаас холгаалж тийшээ чиж байгаа. Тэгэл тэр дуу бичсэн да. Өвлжөөгөөс өөр англи монгол дээр орчуулагдсан дуу байдгүй. Өвлжөөний англи монгол дээр гэдэг тийм. Би бол өөр бас нэмээд ер нь бол бүх дуунуудаа л монголоор бичмээр л байна. Гэтэ бас монгол үг бичихэйг хэцүү. Монгол бас жоохон хэлбэж яхад хэцүү шүү. Уншихаар тандал англи ном аваад уншчихв. Тий. Тэгэл яг хаяа бол нэг жоохон монгол ном. Сарсан занг зураараа болохгүй гэлээ. Ааха. Бас нэг одоо нууц задлыг нэвтрүүлэх юм чинь тий. Одоо ингээд яг урлагийн амьдралыг сонгоод ч юм уу ингээд явж байгаа нь бас бүлгөөний хувьд амар сонирхолтой байх л та. Тэнгүүд яг өөрийнхөө сонирхлоор найзуудтай нийлээд байх тий Fat Cat. Одоо бидний зураг авч байгаа газар бид нэр Fat Cat Jazz Club зураг авч байгаа. Энийг болохоор бас бүлгөөний co-founder тийм байгаа. Тэгээд одоо энэ амьдралын хэмнэлийг сонгосон шалтгаан нь яг юу юм бол? Яг би багасаа л яг хөгжим дуртай хөгжим сонирхдаг байсан. Тэгэхээр одоо бол тэгэхээр манай гэр бүл бол тийм банкын гэр бүл аахгүй юу. Манай аав бол одоо шинэ голомт банкын үүсгэн байгуулагч. Тэгээд тэгэл намайг сүүл 10 жилийнхантайгаа уулзахад чи ингээд дуучин болоод хөгжим хийгээ явж идэг амар гайхаад байгаа шүү. Чамаа гэж том болоод банкнд орох юм бах та гэж бодлоо тий. Чи like why? Тий яа гэвэл би чинь бол 10 жилдээ ч гэсэн бас хөгжимд амар хайртай байсан байхгүй. Тэгэхээр одоо ингээд хөгжим хийгээ явж байгаа нь бол ерөөсөө тийм гайхамшигтай үзэгдэл одоо ерөөсөө биш юм шиг санагдав юм. Тэгээд би энэ Fat Cat Jazz Club-ыг бол ерөөсөө бараг л санаанд өгөх юм шиг ихтэй ингээд тийм төлөвлөгөө байсан. Тэгээд одоо яг хамтлагт ингээд хонгор гэд турбач нарийн бүрээч бас манай хамтлагт тоглож байгаад тэгээд мань хүн нэг өдөр яг жохолчлал уулзъя гэдэг байхгүй. Тэгт чинь яг нэг Tuesday Jazz Day гэдэг тийм юмуд өдөрлөгөд болдог байсан шүү дээ. Эхлээл British-гээд болж байгаа. Сүүлд нь хамгийн сүүлд Cozy дээр болдог байсан. Cozy Club дээр. Тэгээд би нэг Jazz Day Tuesday дээр очсон ингээд нэг тоглолт үзээс уучсан чинь хонгороо ирэл хоёул нэг уулзъя гэл тэгэл ярих юм байна гэл за юу ярих юм гэсэн чинь дараа уулзъя кофе авч уулзъя гэл тэгээд тогтоо уулзъя гэл тэгэл тэр сүүлд нь нэг яг тэр нэг E-Mart-ын тэнд нэг Tom зайд нь штэ тэнд уулзаад тэгээд би Jazz Club эхлүүлмээр байна тэгээд чи одоо хамтрах уу дэмжих үү гэдэг байхгүй юу тэгэл яг тэр нас надаа айгу гоё таалагдаад санагдаад тэгээд тэр Jazz Club бичлүүлэхээр болсон юм да. Тэгээд тухайн үед чинь бол яг энэ объектаа бол энэ локейшн бол ерөөсөө олоогүй байсан. Тухайн үед нөгөө юуны одоо basement гэдэг нь шүү дээ. 5 дугаар төлөвийн тэнд хажууд байдаг basement-ийг харж ирсэн. Гэтэ тэр нь тэгээд бүтэхгүй болоод тэгээд бүтэхгүй болсон ч болсон юм. Тэгээд энэ бол яг айгүй гоё perfect location шүү дээ. Best location seriously. Тэгэл тэгэл тэрийг хонгорд нийлэл яг энэ Fat Cat-ыг нээсэн юм да. Тэгээд яг миний санхүүжилтийн босгосон арганаас айгу
бидний хамгийн онцлог сонирхолтой хэсэг баг. Тэгээд нэг тийм crowdfunding байдлаар хийсэн байхгүй. Тэгээд яг анх бол бид нэр хонгороо надаас асуухтаа бол магадгүй ааваасаа мөнгө зээлээд ч юм уу тэгээд нэг босгочих гэсэн тийм зүйл санаад байсан баг л та. Гэтэ би бол тиймэргүй байсан. Тэгээд тийм бидэрс бол таамгаар нэг $30,000 хэрэгтэй гэж нотооч гисэн байхгүй. Тэгэхээр би бодоод Монголд бол 30 хүн байгаа. За тийм $1,000-тай 30 хүн байгаа гэж бодоод тэгээд хүмүүсээс ингээд $1,000 ингээд зээлээд мөнгө босгочих юм бол амар тийм санаанд багтаа сэтгэл багтаад байсан байхгүй. Тэгээд тийм бяцхан пропозал бичээд за $1,000 чинь тухайн үед нэг 2,400 төгрөг байсан. Тэгэл $1,000 таад бид нар зээлж тэгээд 2 жилийн дараа буцааж төлнө, эргээд төлнө. Тэгээд бид нар яг ийм локейшнд ийм jazz club нэгж байгаа маа гэдэг. Тэгээд хүмүүстэй яриад гэсэн чинь энэ бол ороод яг $30,000 айгүй хурдан боссон. Тэгээд тэгээд тэр самбар дээр бол яг анх нөгөө анх тэр мөнгө зээлжүүлж исэн манай одоо Patreon гэж байгаа юм. Манай мөнгө зээлжүүлж тэгж энэ факатыг босгосон хүмүүсийн нэрсэн шиг салтаа. Тэгэл тэр хүмүүс бол одоо жишээ нь хизээш тагс төлөхгүй орох хэрэгтэй. Тэгэл бас заалыг ингээд юмд ямар ивент тийм чөлөөтэй ивентэнд тал ашиглаж болно. Тэгээд ер нь бол тийм давуу талууд тийм benefits бол байгаа. Тэгээд тиймэрхүү байдлаар бид нар энэ факатыг босгосон доо. Яг тэр өдрийг амар сайн санаж байна. Яг fat cat ингээл нэгтгэж байгаа гэл ингээл нэг жоохон Instagram-аар Facebook-ээр ингээл бас яг нэгтгэс өмнө ингээд жоохон явсан шүү дээ. Тэнгүүтээ манай ажил амар ойрхон байдаг болохоор энэ нэг nice газар нэгтгэж байгаа юм ингээд бэжсэн чинь story ингээл үзэж байгаа шүү дээ. Тэсэн чинь ингээд яг шууд нөгөө нэг одоо таадын 30 хүмүүс ингээд хамгийн ихний нээлттэй та дотроо хийсэн шүү дээ. Тэгээ маргааш нэг public нээлт ингээд тэр өдөр би хамгийн анх орж ирсэн байхгүй юу. Уусаа тэр 30-ийн нэг нь би бишсэн болох үнэхээр би амар байсан. Зүгээр тийм дотор байхаг амар хүссэн тийм нөгөө ингээд уур амьсгал ч юм уу ингээд яг зүгээр story би дээр үзчихсэн тэр уур амьсгал нь бүр амар nice гэсэн. Тэгэл маргааш нь би шууд ажлынхаа хүмүүсийг аваад за энэ гоё газар нэгсэн шууд ирээ гээл тэгэл ирээл баг амар штэ 6 өнгөрч явахд ороод ирсэн үү. Тэгж яагаад нөхий хөнгөө эзнэ баг 8 гэлсэн чи бүр битүү шавцсан. Тэгэл тэр үед ч ачаад идэл чадаагүй шүү дээ. Ер нь бол ингээд бүрийн тэндээс тарарарараа гэх. Тэгэл нэг манай бас найз найстайгаа таараад ингэж ярьжсэн байхгүй. За би сая пивнийхаа мөнгийг өглөө яа надаас аваагүй шүү дээ гэсэн. Тэгээ угаасаа seriously бүр амар хүнтэй ачаалаад дэлэхгүй тийм юм болно гэж ерөөсө бодоагүй бах тий. Харин тий ерөөсө бид нар бол зүгээр л нэг ивент үүсчихэл тэрийг ерөөсө зарлж марлаагүй boost хийгээгүй тэгэл орчихсон байсан. Тэгсэн чинь гээгүй л хүмүүс ингээл бүр урсаал ороод ирсэн. Тэгээд тэгт чинь бид нэр энэ дотоод ажиллах тийм workflow систем ерөөсөө баг тийм хийгээгүй байсан. Тэгэхээр менежер нь яаж ажиллах хэвээр юм, бартендер нь хийн, касса хэн барих хэвээр юм. Тэр чинь бас дотоод тийм үйл ажиллагааны тийм систем байгаа шүү дээ. Тийм менежмент байгаа шүү дээ. Тэрийг ерөөсөө хийгээгүй байгаа. Тэгэл хүмүүс ингээл урсаал ороод ирсэн. Ерөөсөө бүсгэр зарггүй те. Тэгэл хүмүүс ингээд 50-80 дээр суудсан ингээд бүр ингээд замбраагүй амар олон үнтэй. Зарим баг газар мазар суудсан те. Тийм газар суудсан. Тэгэл бүр ингээд хаалгаар мөр гахаад ингээд гараад юу руу гарцсан те. Бараг шат руу гарцсан. Тийм тэгээ би бас өөрөө баарныхаа ард ингээд хүмүүст пимээ задлаад зогсон. Тэгэл ер нь бол тэр өдөр бол амар олон хүмүүс өнгөө уухан авсан байна. Тэгээ бас тэр юу яжсэн бэ? Яг нөө орж ирсэн чи баг хөнгөө эсэж тэ чи өөрөө яг менюг гаргаад сууж ирсэн шүү дээ. Тийм. Намайг санаж нөө би хоол гарч байгаа юм уу танаад гэдгсэн чинь би яг одоо менюг хийж ин гэдэг. Чи яасан юм бэ? Яа би яасан. Яа. Тийм тэгэд чи бид нар бол арай л амар шахсан. Тэгэл би яг ингээд тэг яг чи нээснээр ингээд яг баг нээсэн 6 цаг болгосон байсан гэсэн чи би ингээд менюгаа ингээд компьютер дээр шивцэн те. Тэгээ яг өмнөх өдөр нь бас яг нөгөө бид нар пэйжнүүдэд зориулж юм private-аар нээлээсэн шүү дээ. Тэгэхэд ч гэсэн бид нар яг тэр хамыг ингээд будаж исэн байхгүй. Хүмүүсийн орж ирж хахад баг тэр хан будаг хатаагүй байсан байна. Тэгэл тэр техникийн тойл мойлыг ингээд нааж исэн те. Тэгэл бид нар яг тэр private юугаа 6 цагт гисэн байсан чинь 5:45 болж хахад жигнэсээ тэр юугаа ингээд тойл мойлоо наачсан байна. Тэгэл бүр амар шахав байсан. Гэтэл тэг гүрэж байгаа л нэхгүй л тэгэл хизээш нэхгүй юм лээ юм уу энэ газрыг босготол тэгээд яг хэр хугацааг зарцуулсан бэ? Хонгороо надтай анх 4 сард яриад тэгээд 8 сарын 17 нээжсэн. Тэгэхээр 4 сарын дотор бол бүх мөнгө босгоод бүх сасураа ирээд тэгээд л яг хоосон байсан уу? Тий хоосон байсан. Интерьерийн хин яасан. Интерьер нь бол чи үргэлж. Гэхдээ яг тэгэл яг сүртэй зураг мураг бол нэг яагаагүй тэгэл хонгоров дээр харж байгаа л за энд нэг юм арктай байлгах тоос хаанта энийга тийм өнгөтэй болгоё тайзаа бол тийм улаан өшгтэй тэгэл угаасаа жааслага биж нүдэ анал төсөөлөнгүүт нэг тийм хэдийн юм орж ирдэ штэ улаан өшгтэй тийм гоё гэрэлтэй гоё юм underground юм шиг тийм
туннелд юм шиг тийм юунд метроны юунтай ганч хэрэгтэй. Тиймэрхүү яг тийм хідэн essential юмнууд тийм бөөрнгийн ширээнүүдтэй бөөрнгийн жижигхэн бөөрнгийн ширээнүүдтэй тий. Тэгэл тэр юмнууд нь бол яг л төсөөлөгчсэн. Тэгэл яг тэрнийгээ дагавал хийсэн л тий. Тэгээд хонгороо бол тэр basement бол боломжгүй болчлоо гээд тэгээд бит хоёр бол яг хотыг бүр тойрсон баха. Яг баг тойрог тойроод их тойрог тойроод тэгээд ерөө бүр Баянголын тийш яваад тэгээд надаа нэр энд нэг cellar гэдэг нэг газар байсан да. Тэр яасан бол ойр дороогүй мэн гээд тэгээд нааш ирээд доош ирсэн чинь доош буусан чинь одоо ингээд хоосон. Марагч ингээд юу өндөөдчихсэн. Нөгөө юуныхаа верандагийн napkin нэг өндөөдчихсэн. Тэгээд нэг зөөгч навцаас ялцсан тий. Энэ бол зүгээр л верандагийн тийм агуулгын өрөө болсон байсан. Тэгээд л верандад хандаал бид нар энийг jazz club болгомоор байна гэл. Тэгээд бид нар верандагаас түрээслээ. Тэгээд верандагийнхан ч гэсэн айгүй гоё нааштай хүлээж аваад тэгээд Дүлгөөн гэж хүнийг гэхдээ ер нь бол одоо түрүү хэлсэн шүү дээ тий. Голлон банкны үзэсгэлэн байгуулагчийн хүүхд гэдэг ч юм уу. Тэнгүүт бол Монголд ч ингээд жоохон тийм ондог хүний хүүхд байнгут гэдэг ч юм уу нэг юм өөр байх хэвээр. Эсвэл бол нэг гадаадд амьдарч явах хэвээр гэдэг ч юм уу. Нэг тийм өөр ойлголтууд аягүй байдаг. Тэнгүүт дүлгөөн болохоор аягүй энгийн зүгээр би бол ингээд жаа нэг танихгүй ч гэсэн би бол ингээд юу магноли ингээд мэдчихэж байгаа шүү дээ. Энгийн тэнд алхаал яваал харагдчихийдэг. Зүгээр ингээд өргөж өгсөн ингээд алхчихийдэг. Тэгээ амар энгийн ингээд харагддаг. Яг энэ энгийн байх юугаа одоо хүслээ ч юм уу хаанаас төрсөн төрдөг ч амар сонирхол байна л да. Бүр яцсан. Гэхдээ ойлгож байна. Яа. Яг би багаас л зүгээр л ингээд хүмүүстэй нийлээд ингээд нэг community-гийн нэг хэсэг байхыг бол яг өгсдөг байсан тий. Гэтэ тэгэл магадгүй тийм одоо баяалын хөвгт болохоор ч юм уу нэг жоохон тийм ондоо юм шиг тусгаарлагдсан юм шиг нэг тийм санагддаг байсан л да. Тэгээд яа гэтэ яг надад бол тэгэл угаасаа л миний би тийм хүн болохоор л тийм байлгүй. Яаж хариулах аа. Одоо яг сайн мэдгүй. Би угаасаа л юм ингийн хүн гэж. Яа гэтэ тэгэл мэдгүй алхах нь гадуур ингээд явгаа алхах нь бол одоо амар санагддаг тий. Тэгэл одоо өдөрт 100000 алхах хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэрийгээ биелүүлэхгээл тэгэл тий хаяа бол машинаар явна. Зөндөө машинаар явна. Гэтэ тэгэл алхах нь бол надаа хамаагүй амар санагдтiin. Тэгэл тий энгийн байх нь бол надад бол илүү зүгээр л амар л Дүлгөөн өнгөрсөн 120 байсан чинь тий гэсэн тий. Тэгээд одоо та хоёр гэр бүл төлөвлөлтөө юу гэж харж байгаа вэ? Хизээ хүүхдээ болохоо төлөвлөж байгаа вэ? Амаа. Хүмүүс танаас асуудаг ах та зүгээр би ихтэй асуумаар байна дахиад. Яа, удахгүй хүүхдээ болно. Ямар ч гэсэн тэгэл 20 мормэй гэдэг юмчсан гэрэлсэн. Гэтэ бид хоёр удахгүй хүүхдээ болно. Гэтэ бид хоёр мууртай. Тий. Кора тий. Кора тий. Хүүхдээс удахгүй. Манай муурчаад хийдтэй. Манай муур одоо энэ сард нэг хүрнэ. Жоох юм тий. Тийм их юм биш тий. Хоёроос ойлоо мууртай. Хоёроос мууртай. Хоёр мууртай. Тэгэл мууртай. Арай ондоо хэцээд идэв тий. Яа cat people. Юу ихнэр нэгчин штэ тий. Нэгчин та хоёр анх яаж танилцчихсан юм? Ингчин бит хоёр кинон дээр танилцчихсан. Тийм баримт кинон дээр танилцчихсан. Би баримт кинон дээр зурлаачаар нараад яг зурлаач бол биш л тэгтэл зурлаачаар нараад тэгээд кинон баримт кинон бол тийм хот төлөлтийн тухай кино байсан. Нэг ингчин бол хот төлөлт сонирхдаг хот төлөлтөр тийм гэр хавд ажилладаг. Гэр хавын үүсгэн байгуулагч чинийг тэгээд ингчин бол хот төлөлт талаас нь ороод тэгээд тэр кинон дээр ингээд хамт ажиллаж байгаа л тэгэл танилцсан да. No Man Mr. City гэдэг. Сайхан энэ жил юун дээр чект нээлттэйсэн кино. Кино гэснээс Oddbug-ийг бас жүжигчээгээд амжсан тий. Яасан тий. Бараг өөрөө хийсэн л. Гөө би зүгээр л man би ерөөсөө кино мөр тоглохыг ерөөсөө бодоогүй ерөөсөө хүсээгүй байсан. Тэгэл манай найруулагч нь амгаа тэгээд Ian гэдэг бас англи найруулагч тэр хоёр тийм хамтрагчуд байхгүй өмнөөс хийдэд нэг богино хэмжээний кино гэдэг амжилсан. Тэгээд Oddbug-ийг ер нь бол бүрэн хэмжээний кино хийя гэд. Тэгээд тэр хоёр хөгжмөнтэй кино хиймээр байна гэд. Тэгээд надаас хөгжмийн зохиогоод
Тэгэд өөрөө бас орох уу гэд. Тэгээд би үгүй гэд. Тэгсэн чи орооч гэд. Тэгээд би үгүй гэд. Тэгээд тэгэл ер нь ямар шүү кино болох юм гэсэн чинь тэгэл жоохон ярилцаал иймэрхүү олон тийм одоо хитэн кинонууд ингээл нэрлээл тэгэл за гайгүй ч юм уу гэл тэгэл киног дуунуудын зохиогоод л анимент кинонд орсон доо. Гэтэ тэр кинон дээр ингээд бодонгууд дөлөөнөөс өөр хамгийн сайн матч хийх хүн ингээд угаасаа олдохгүй байгаа хгүй юу? Угаасаа л чинийх л байсан баг. Би бол нэг мондож ижсэн биш юм бэлээ. Хүн болгоно л тэгэл өөрийгөө ингээд кино мөн үзэж явахдаа ёо би бол тэр Adam Driver шиг үжиглэж штэ л гэж боддог. Гэтэ яг үндэ амар хэцүү. Тэгэл камерын урд тавьж гарч юм бол яг хүн ингээд буудалгасан юм шиг л амар хэцүү л байт юм лээ. Тэгээд hard to be natural. Тэгэл яа жүжигч хүмүүс л цаанаас л ондоо юм бэлээ. Тэгээд би бол одоо жүжигчдийг бол амар шүтдэг болсон. Гэтэ ер нь бол бараг л амар өөрийнхөө л байсан ч тэр кинон дээр бол тий нэг амар тэг жүжиглээг үздэг. Тийм жүжиглээд байх юм байхгүй. Тэгэл найруулагч нар ч гэсэн жишээлэг зүгээр л өөрөө хараад бач гээл. Тэгэл одоо яг жүжигчин гэж хэлэх хэцүү. Тэгэл ямар ч сан кинонд ороод үзсэн. Хүн болгонд нэг тийм тийм кинонд орчих ч юм уу нэг тийм даал төсөл байдаг байна. Тэгэл ямар ч сан тэрийгээ биелэлсэн одоо тэгээ дахиж бэлдэж мэдсэн. Тайлныхаа өмнө үгээ бэлдэж мэдсэн. Үгүй бид нар үгч гэж үгээ тэгэл ямар ч сан бид нар зохиолн дээр за иймэрхүү үг хэлээ шүү гээл. Тэгэл яг ингээд хуудсан дээр бичсэн байгаа үг чи ам руу орохоор ч ландаа болчих юм ба штэ. Тэгэл тохойд нэг амгаа 8 бит 3 сууж байгаа л нэг иймэрхүү болох хэрэгтэй юм уу гээл. Тэгэл диалог бол баг газар дээр биччихсэн. Тэгээ дуунуудаа ч гэсэн баг тэгжсэн байгаа. Дуунуудаа ямар ч гэсэн нэг хитэн дуу найруулагч нар за ийм сцен байгаа. Энд дээр тиймэрхүү дуу, энэ дээр тиймэрхүү дуу, энэ дээр тиймэрхүү дуу гэдэг нэг лист гаргацсан байсан байхгүй. Тэгээ тэрэнд нь зориулаад нэг 2 3 дуу бичсэн юм аа. Тэгэд 8 үгийн бичээд тэгээд нэг өөр хүмүүс гэдэг тэр дуу юм те. Тэр үгийг бараг л яг газар дээр нь зохиосон шүү. Ямар ч гэсэн араа минь гаргацсан байсан. Тэгээд яг дуулдаг аймын бол 8 шууд газар дээр нь гаргаал. Бас нэлээд амар зоригтой ямар ч төлөвлөгөөгүй амар ч тийм бэлтгэлгүй явцсан. Гэтэ тэгэл яаж чинь тэгэл miracle болол тэгэл ямар ч сайн онголтчихгүй нэг кинонд дууссан. Дуу гаргалтаа сайн авсан тий. Тэгсэн шүү дээ. Хүн болгон бараа мэдчих жаа. Шууд сая шууд амд орж ирсэн шүү дээ. Би ч баг кино үзчихэл тэгэл тэр дууг бараг мэдгүй өөр дуу сонсоогүй бараг нөгөө тэрний нэг хоёр өөр хүмүүс нөгөөт нь нэлээ. Сүүлчих биш гэдэг. Тийм тэр хоёрыг бараа ингээд US 7 хоног тасралтгүй сонссон. Тэгээд бүр ингэж яа мартагдсан. Тэснэ ижсэн сайхан нөгөө нэг скамид гэнчлэг видео сонд орсон байхгүй. Сайхан ч гэж өмнө л орсон байсан баг л та. Тэгээд нэг найстайгаа суужгаад энийг үзэх хүн нэрээр үзээгүй юм биш гэд үзсэн чинь бас нэг гой санагдаад тэр үед ингээ хамт үзчихсэн хүмүүс гинт орж ирж ирээ. Юу битүүн нөгөө нэг одоо зочдуудынхаа инстаграмаас нь бас нэг сонин зурагнаас нь яаж зураг бүтсэн гэдэг юм асуудаг байхгүй юу. Тэгээ би нэг хэдэн зураг харсан. Энэ ихнийх нь болохоор яг ингээ харангууд нэг амар танил төрслөө хаад байна л да. Энэ яг fat cat шүү дээ. Тий яг энийг ингээд энд орж ирчээд тэгэд энэ хам маань бүх юу ч ингээд яагаг байхдаа хийгээг байхдаа ингээд зүгээр төсөөлөл ингээд зурж исэн. Тэгээ энд нэг арк нэг тийм тоосхон тий. Тэгэл энэ аркныхын донд нэг юм тэгтэй байх бах. Цаана тайцтай энд ингээ хүмүүс суудсан ингээд тэгээд яг ингээд төсөөлөд зурж исэн. Тэгээд яг л инээ да тий. Яг л яа зурсны аль болгосон нэ тий. Тэг баг хийснийхаа дараа нь харж байгаа зурсан болов ч гэж бодсон шүү дээ. Үгүй тэгэл тий нэг зүгээр л ингээл энэ зогсож байгаа за энэ нэг имерхүүл авах тэгэл төсөөлжсэн юм ба ингээл зурсан. Тэгээд төсөөлсөн юм ингээд биелчихээр айгу гоё шүү. Тэгээ энэ бол тэр бол надад хамгийн том кайф баг. Яа. Энэ асан санагцсан. Тэгснээ энэ нэг бахан гитарнууд байсан. Эднэр бүгдээ чиний гитараа дуусгүй бол өөр хүмүүсийн хүү. Гэхдээ Наатли 2 миний гитар байна. Наатли 2 миний гитар, Цаатли эдэн дандаа өвтгийн мөнх хориглохын гитарууд байна. Тэгэл яг л Day 2 гинэ. Яг за яг шинэ цомог бичижсэн. Индиг өглөө бичижсэн юм шиг байна. Индиг өглөө бичижсэн өдөр 2 дахь өдөр юм байна. Тэгээд мань хүн ерөөс амир ингээд өрөөнд ямар ч гитарын тавир байхгүй заа. Тэгээд тоглож байгаа л ингээд шийдчихдэг. Амир хайргүй юу? Хамаа гэж болохгүй сте. Харин тийм тэгж болохгүй л. Гэхдээ яг гитараа бол арчилдаг л та. Гэтэл бас ингээл байждаг ингээл тарцсан тий. Яа. Би нэг яагаад онцлон гэхээр нөгөө нэг сүүл нэг Бат Оргил ахтай нэвтрүүлэг орсон юм шүү дээ. Тийм original songs гэдэг. Тийм. Тэрэндээ нөгөө нэг одоо манай томчууд, урлагийн томчууд автын гитар өгсөн гитар гэдэг ингэж хадгалдаг.
Тэрийг би сонсчоод энэ яг тэр гитарууд нь болов уу гэж бас бодоод асуусан байхгүй юу? Үгүй наалын хоёр л манай гитарууд, миний гитарууд тэгэл тий. Ер нь хэр олон гитар хөгжимтэй вэ хувьдаа? Хүмүүс бэлгэнд авсан, өөр авсан ер нь хамаагүй. Тий, ихэвчлэн бэлгэнд авсан гитарууд л байгаа да. Тэгээ манай аав маавд ингээ гитар өгчдөг. Тэгэл манай аав ямар гитар тоглох ш минийх болж байгаа юм чинь. Тэгэхээр аавд бэлэг өгөх бол гитар өгөөрэй. За. Тэгээд тий, ер нь бол байгаа шүү. Төгөлдрөөр байгаа. Гэтэ бүр дээр жоохон байхад авч ирсэн төгөлдрөөр байгаа. Тэгээд нэг бөмбөрийн сайт байгаа. Тэгээд нэг хитэн гитарууд л байгаа. Нэг бейс гитар байгаа. Манай найз Монгол ээж байгаа. Тэгээд хадаад руу явсан байхгүй. Тэгтээ зүгээр л за чи хадгалчих. Хит үрт хадгалах гэж өөрт хадгалагддаг байхгүй. За окей. Би өөрт тэгэл гитарыг хадгалж байгаа. Тэгээд миний анхны яг гитар тоглуулсан гитар байгаа. SX гитар гэдэг. SX-ийн нэг юм базан гитар байгаа. Нэг Ibanez-ийн нэг цэглэн гитар байгаа. Анхны цэглэн гитар. Тийм тэгээ наачин бол Duesenberg-ээс саяны тэгээ нэг Martin-та сүүл нэг шинэ гитар авсан. Taylor гитар. Өмнө нөгөө нэг гитар тоглож сурсан түүхийг ингээл хараалангууд байс гитар тоглож сурах гэсэн. Тэгсэн чи ингээд ингийн банзан гитар сур гэсэн байс гитараа тоглож байна одоо. Та хоёр бол амар судлаа юм. Бейс гитар нэг тоглох байгаа. Бейс гитарыг яг хуу гитар тоглох хүн бол бейс гитар тоглож чаддаг гэж бодно гэхдээ яг үндэ бол үгүй. Яг л бейс гитар ч юм шал ондоо өгч юм те. Тэгэхээр бейс гитарчдыг бол тэгж багсч болохгүй. Тэгээд яг юм уу нь бол мэдээж нот мот нь л адилхан л та. Гэхдээ тэр арга барил хурууны тийм бядмал ондоо. Харин тийм гитар бейс гитар жоохон тоглохоор шууд ингээл гар хуруу ингээл зөрүүсрэл тэгэл. Тийм. Тэгээ одоо тэгээ байсаа орхисон юм аа. Тийм бэйс яг хөө тэгэл өөрөө демо мемо ихтэй зүгээр л миний дунд ч амархан юм чинь 1-2 нотын хооронд л тий. Тэгэл тэр мэрийг бол тоглолцсон л доо. Гэтэ яг өөрөө бол бичлэгт орох ч юм уу яг хамтлагт тоглох ч юм уу. Тэгэхэд бол яг бэйс миний бэйс гитарын комфо бол хөрөхгүй. За одоо энэ сүүлийн зураг шүү. Ийм зураг байгаа. Энэ бас нэг амар сонирхолтой санагдсан. Энэ яг ямар учиртай зураг вэ? За энийг манай ихнэр хоёр юунд явж ирсэн. Хонконгт ч юм уу нэг ямар ч нэг хятад явж ирсэн маа. Тэгээд нэг ресторан ордог байхгүй юу. Тэгээд хинч англиар ярьдгүү. Тэгээд менюнаас хятад хэлээр. Тэгээд манай ихнэр юм 8-жилчний харшилтай байхгүй юу. 8 жил тэгэхээр ингээд тэр ингээд ерөөсөө ядгүй шууд бөөлж гаргацдаг. Тийм харшилтай. Тэгээд 8-тай хоол байж болохгүй гэдэг тэрийг ерөөс тайлбарлаж чаддаг. Зөөгч нь ирээд ингээд ийм 8-лж болохгүй тэгээд ерөөсөө инхээр чинь ерөөсөө ойлгохгүй юм шүү дээ. Тэгээд нөгөө чинь менежерээ дуудаж ирээд менежер нь ч ойлгохгүй. Тэгээд нөгөө арай гайгүй англи хэлтэй нь ч бас ойлгохгүй. Тэгэл нэг үтсэн чинь ингээд ресторанын бүг ажилтан тойроо зогссон тий. Тэгээд сүүлдээ за би ингээд зураад өгьгээд тэгээд ингээд 8-лж зураад тэгээд үгүйгээд тэгээд миний юм урамтай л юм байна. Тэгэл хятад бол ингэж л хэл нэвтрэлцэх юм байна л та тий. Хоол ингүүт бахан зураг байхгүй бахан хандсан. Харин тий. Тэгэж хятад болохоор 8-лж мэмэлж бол зүгээр л easy бүр бараг ихэнх хоолнд юм байж байна шүү. За ингээ маань нэвтрүүлгийнхэн одоо өндөрлөх хугацаа ер нь бол болцсон. Анзаарсан уу? Амар анзаарахгүй юм сонирхолтой яриа ингээл өрнөөл явчлаа. Тэгээд сүүлд нь болохоор би юм яриулмаар байна л да. Амьд өвчм гэдэг юм урлагтай холбогдсон залуус гэдэг ч юм уу илүү их одоо нэг тийм болж бүтэхгүй юмтай ингээл орооцлох гол гэдэг нэг тийм дүр төрх нийгэмд угаасаа байдаг шүү дээ. Одоо амьд өвчм одоо амьд өвчм тийм рок хөгжим сонсдог гингүүтэл одоо жоохон тийм байдаг ч юм уу. Рокстар болохоор л нэг сохлоо тэгэл хар тамхи хэлдэг хөгжим байх хэрэгтэй. Энэний бодол энэ талаар ер нь бол дүлгөөний үзэл бодол ямар хөө байдаг вэ? Тэгээд одоо үзэж байгаа залуустай нийгэмдээ ингэж мессеж өгөл үг хэлээч. Одоо хөгжимчд rockstar гэсэн тийм хүм одоо яаж тийм төрд орсон мэдэхгүй тэгэл яг магадгүй нэг тийм дээр үе нэг л Zeppelin тэгэл нөгөө тийм дээр үе rockstar-ууд байгаа шүү дээ. Тэд нар бол тэгж амар шоу заргаал тэгэл яг тиймэрхүү character үүсгэсэн байх л та. Тэгээд хүмүүс одоо хөгжимчин болохоор яг хөгжимчин бод хөгжмөл их ёстой шүү дээ. Тэгээд хөгжим дээр анхаарахаас илүү тэр дүрийг бүтээх гээд ингээд
тэр дүрээ бол амар сайн бүтээчдэг заяа. Тэгээ хөгжим дээрээ л анхаараас л шүү дээ. Тэгэхээр одоо бол хөгжимчин бол заавал одоо тийм яг хөгжим дээр л хөгжим л хамгийн чухал юм шүү дээ. Тийм тэгэхээр л би л одоо чинь ингээл хөгжимчтэй ингээл хамтарч ажиллана шүү дээ. Гэхдээ бол бас хит хит юм хардсан шүү дээ. Мэдээж сайн хөгжимчин байх хэрэгтэй нэгт. Гэхдээ тэрнээс гадна цагаа барьдаг байх хэрэгтэй, мэрэгжлийн байх хэрэгтэй. Тэгээд бас найрсаг сайхан харьцаатай тийм муухай аштай тавшаамтан байдал байх л хинт одоо тэр үнтэй ажиллахыг бол хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм ер нь бол яг л тийм энгийн л мэрэгжлийн тийм одоо сайн work ethic-тай тийм л хүн байх ёстой хаа. Тэгээд манай нэг найз юм Rob Tate гэдэг Америк хэлшинд ажилладаг. Rob Tate тэгээд яг Seattle тэгээ Seattle-ийн 90-ад онд өөрөө хамлагтай байсан байхгүй. Тэгэхээр Seattle-ийн 90-ад он гэхэр чинь яг тухайн үед бол Nirvana гарч ирж байсан тий. Тэгэл яг grunge scene бол буцалж ирсэн үе байхгүй. Тэгээ мань хүн ч гэсэн бас одоо Kurt Cobain тэрийг зүгээр л ингээд таньдаг байсан гэж байна байхгүй. Тэгээд тэгээ өөрөө ч гэсэн ингээд хамтлагтай. Тэгээ өөрөө цомог гаргасан байхгүй. Цомгийн тэгсэн чинь хэн produce хийсэн бэ гэсэн чинь Dave Grohl цомгийн produce хийсэн байхгүй. Foo Fighters-ийн гитар чин дуу чин Nirvana-гийн бөмбөр чин тий. Тэгэл нөгөөдөл чинь бол за man одоо Dave Grohl манай цомгийн produce хийх гэж байна. Одоо бид нар бол тэгэл амар cool байх хэрэгтэй шүү гэл тэгэл тийм PM аваад ирэхгүй шүү дээ. Тэр чи PM аваад ирсэн тэгэл Dave Grohl ч ууж байгаа л тэгэл яг produce хийдэг байлгүй гэж бодоод тэгсэн чинь Dave Grohl чинь юу яагаад ажиллах гад бүгдээрээ тоглосон байна. Яагаад PM аваад ирсэн гэдэг тэгдэг байхгүй. Тэгэхээр Dave Grohl ч бол яг л classic rockstar юм шүү дээ. Тэгэхээр мань хүн ч гэсэн бол яг ажиллаа хийх болохоор л яг ажиллаа хийдэгтэй. Тэгээ шоудах үедээ шоуддаг, ажиллах үедээ ажиллаа хийдэг. Тэгэхээр яа, тийм л энэ да. Яа, нэг зөв. Дүлгэн өөрийгөө 3 нэр үгээр илэрхийлээч. Нэр үг шүү. Нэр үгээр үү? Ядарсан гэл. Нойр үжин нойр дутуу гэлээ. Мэдгүй. Юу ч юм бол да. Мэдгүй одоо гэрэл юу аяг ширээ. Бүр ингээд нэр үгээр гэсэн шүү дээ нэрээ. Муур. Тий. За муур. Ургамал. Тэгээд Өөр юу вэ? Өөр юу вэ? Үлгүүраа. Хүүхдэн юм уу? Тий. Төгөлдөр. За тэгээл та. Тэгэл за тэр гурав тэгэл болох билүү тий. За дүлгөөний болохоор ингээд ямар ч хөгжимтэй амьдралаа холбоцсон байгаа шүү дээ одоо. Бүхэл юмуд нь лайв явж байгаа. Тэнгүүт ер нь амьд хөгжим хүнд ер нь яаж нөлөөлд юм бэ те? Дээрэс нь одоо дүлгөнөөс гадна бас дахиад амьд хөгжим сонирхож эхэлж байгаа хүмүүс ч юм уу бас өндөө байгаа хэл та. Тэр хүмүүсүүдэд ер нь яг юу ч хандж хэлмээр байна. Ер нь амьд хөгжим хүнд яаж нөлөөлд юм? Энэ бол ингээд амьдралыг ингээд enjoy хийхэд те амьдралаас ингээд таашаал авахд бол нэг тодорхой юмнууд байгаа шүү дээ. Айгу хамгийн л наазах юмнууд байгаа шүү дээ. Гой хоол идэх. Гой юм уу? Найз нөхдөдтэй ингээд байх. Тэгээд миний хувьд бол бас хамгийн наазах амьдралаас таашаал авах юм бол ингээд гоё хөгжим сонсох те. Хөгжим сонсох, кино үзэх, гоё урлагаар ингээд өөрийгөө ингээд баяжуулах те. Тэгээд миний хувьд бол амьд хөгжимч гэлтгүй ер нь бол ямар ч хөгжим сонсоод ингээд гоё эрхчлөөгөө л мэдрэх. Бол миний хувьд тэр юм болоо. Тэгээд ер нь бол ямар ч хөгжим бол яг гоё хүнд бол эрхчлөө мэдрүүлэх юм болоо. Тэгээд ялангуяа амьд хөгжим бол гоё ингээ яг өөрөөхөө байх те. Өөрөөхөө байхыг бол ингээд илүү одоо уриалдаг гэх юм уу. Тэгэл яг өөрөөхөө туртаа хөгжмийг сонс, өөрөөхөө тэгээд өөрт чинь ямар юм мэдрэгдэж जैन те. Тэрийг ингээ хөгжмөөрөө дамжуул ингээд бүр илүү мэдрэмжээ баяжуул те. Эсвэл өөрөөхөө ингээд гоё илэрхийл. Тийм тэгэл хэлмээр энэ. Тэгээд тийм би бол яг хөгжим сонсохоор миний ингээд тийм өдөр тутмын амьдрал бүр гоё өнгөтэй болдог ч юм уу тийм санагд юм аа. Тэгэл миний таад ч гэсэн бас яг л гоё эрхчлөөгөө мэдэрч өөрөөхөө байгаараа. За миний сүүлийн асуулт дүлгөөд харьяастай шүү дээ. Яг чи 20 настай дүлгөөнд зориулаад үг хэлээч. 20 настай дүлгөөнд зориулаад та.
өрөөнөөсөө гар хүн амьтантай нийл хамтлагт ор гоё цанаар голож болох л та тий. Гоё спортын дээр хий. 20 настайд би одоо юу хийжсэн бэ? Тийм. Ер нь бол хүн амьтантай нийлж жоохон тийм битгий зожигроод агараа л хэлмээр байна. Ялгууны асуулт аа юу? Одоо миний хувьд сүүлийн асуулт нь гэх юм бол Magnolia-ны эцсийн зогсоол нь хаана байна? Монголд харж байгаа юу скол гадаад харсан гэсэн чинь нүг аюух гадагшаа фестивал эдэрт явдаг шүү дээ. Тийм болохоор сонирхолтой санагдав. За Magnolia-н яг миний дууны карьер бол хөгжмийн карьер бол би тийм бас мэдээж гадаад тодорхой хэмжээний карьертай тий. Тэгэл миний хамгийн дуртай хамтлагууд бол одоо International, Saint Vincent тэгэл тиймэрхүү илүү инди хамтлагууд байгаа. Тэгэл би бол яг тэднүүсийн дунд ороод тэднүүсийн карьертаа л болохыг хүсдэг. Тэгээд тийм өөрийн үнж фан бейстэй тий. Тэгэл бүр амар famous байх бол надад бол нэг хэрэггүй тий. Тэгээд тий ер нь бол ингээл цаашдаа ер нь л ингээл бидэд ингээд гоё хөгжим хийгээл тэгээд гоё урт карьертай л байхыг л хүсэж байна да тий. Карьертай гизэн хэрний амар famous биш гэхээр яг юу гэсэн. Like ийм famous биш. Тэгэхээр ийм л famous. Тэгээд урт хугацаанд ингээ яа. Тий урт хугацаанд ингээд гоё тур хийдэг, дэлхийгээр ингээд тур хийдэг. Одоо international enter бол ингээд тур скеж нарахаар бол жилд айгүй олон хот руу очиад ингээл хэдэн сараар тур хийгээл тэгсэр нэ хэдэн жил болол гоё цом гаргаал collaboration center хийгээл тэгэл явж байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бол тиймэрхүү л миний мөрөөдлийн карьер бол нэг тиймэрхүү л байна тий. Гэтэ бүр амар алдартай болж иж л гэж явах юм шүү үгүй юу? Уха гэдэг. Яа яг хаа тэгэл бүр амар алдтай хэр чинь бүр ингээд Billie Eilish энэ шиг биш л тэгээ тийм тодорхой өөрийнхөө л тийм хүрээнд тийм одоо indie circle ч юм тэр indie circle-тал гоё байр суурь олчих юм бол тэгэл. Хамгийн чухал нь Magnolia-ны Kanye явж тэр болгоныг ингээ очоод сонсдог ингээ CD-г нь авдаг. Тийм л үнэнч фэнтэй болох нь хамгийн бүр тэр үнэн фэнүүд нь олон болох нь одоо хамгийн бас нэг гоё юм шиг байна тий. Тий. Тэгэл ер нь ингээл карьер ингээл хөөгөл явж хахад бол янз бүрийн боломжууд ингээл гараал ирдээ. Тэгэл өгөөхт нь үгүйгээл тэгэл нэг одоо яг зөвшөөрөөд тэгэл collaboration хийхтэй нь л хийгээл тэгэл хамгийн гол нь ингээл алсын арга ингээл сайн холын юм ингээ харцсан байдаг те. Тэгэл тэрийг л айгу сайн их хэрэгтэй. Яг тэгвэл ингээл айгу олон хүмүүс яг зөвхөн дараагийн алхмаа ингээл доош харж явж идэг те. Яг хаашаа хаашаа явж байгаагаа харахгүй. Тэгэхээр яг л сайн урагшаа хараад тэгж л амжих хэрэгтэй байх та. Тийм. Тэгэл ингээл хоол газар явахын тулд олон алхам хэрэгтэй шүү дээ. Тэгэл гол нь яг хоол газар хаана нэг дээрээ сайн харж байгаа л тэгэл тэрийг гол нь тэрийг л ингээд харцсан байхад бол замаас бол нэг сүртэй заахгүй байхаа л гэж байна. За ингээд хоёрын урилгыг хүлээж авч хүрэлцсэн төлгөөндөө маш их баярлалаа. Тэгээд цаашдынхаа нуран бүтээл ажил амьдралд нь бас зөндөө их одоо бүр хамгийн сайн сайхныг хүсье, хамгийн бүр ингээд хүрж болох дээдийг хүсье. За. Ингээ ялгуу хоёрт бас баярлалаа. Намайг урьж баярлалаа. Баярлалаа. За баяртай.